Өнөөдрийн бичлэгэн дээр trial chamber орж миний mace авахыг харах болно. Бас Netherite armor толсныг харах болно. Тэгэхээр би сая Netherite элэн бол Netherite pickaxe хийчээд одоо armor хийх гээд diamond Netherite одоо цуглуулсан байж байгаа юм. Armor хийсэнхэн дараа шууд ингээд village-рээс ингээд trial chamber-ийн map-ыг очиж авсан. Нэлээ удаж олсны дараа нэг явсны дараа gas trial chamber байгаа газрынхаа хажуу дэшээ шууд ухаа явсан. Trial chamber дэрсэн ганцлтхан mace-ийг авах уу? Энд бараг л тоглоомны хамгийн шилдэг зэвсгнүүдийн нэг гэж хэлж болно. Тэ яг цаа чи үлийн болохоор бас варнууд хагадаад бүх байж болох бүх эрдэнсийг хулгайлж байгаа хөөхгүй. Энд удаан байх нь аюултай болохоор gas ороо тавиад төрдөг газраа шинжилсэн. Яг үндэ энэ хурдан дуусгах гэж би бодож исэн ч гэсэн яг үндэ энэ trial chamber хэр утсныг би ч бас мэдэхгүй. Armor Nitrite болгосон болохоор л ер нь баг дэмэж авсан доо. Тэгээгүйсэн бол бараг л амар хэцүү өгөхээр газар ирсэн. Тэ амар хөвгөлтэй газар байлээ. Ингээд тоглоод байхад. Эхний хавирхыг ер нь сайн ойлгоогүй. Зүгээр л гарч ирсэн бүх мобуудын л алаа явуулсан. Тэгээ сүүлд нь яаж алах, юу яах юм ер нь баг гадарлаад ойлгоцсон. Аалсартай тулдах амар хэцүүс. Яг гэвэл зарим нь хордуулаад зарим нь ханлаа авираад бүр бууж ирэхгүй. Тэгэд болоход ч хэцүү хайгаад бүр олдохгүйсэн зарим нь бүр. Яг энэ хүртэл юу хийхээ ерөөсөө ойлгоогүй. Зүгээр л таарсан бүхнээ далаад яваадсан тэхүү. Тэгэд яг одооноос ойлгож эхэлж байгаа нь харагдаж эхэлнэ. Энэ хүртэл одоо энэ ярийн логоо уснаар илүү хүчтэй мобнууд болж байгаа армортай. Бүр зарим нь баг бүтэн diamond armorтай байсан. Тэгээд ингэж ярийн лонхыг уснаар одоо бидрийг алах тус алаад одоо нэг амар ominous trial key гэдэг нэг түлхүүр өгөн. Тэр түлхүүрийг би ашиглаж нөө юу одоо өөрийнхөө mace-ийнхаа нэг цөмийг авдаг байхгүй юу? Heavy core гэдэг цөм.
Яг энэ одоо 2-ын лох уусны дараа ер нь бараг л 50 гаруй мобтой тулалдсан баг гэж бараг л төсөөлж байна. Амар их мобтой зэрэг тулалдаад энэ бүр 3 нь бараг өөрөөсөө буудлаад бараг нэлээд гоё сэтгэд хаяа надлуу ингээ хор шидэдсэн болохоор амар тамтайс. Ярын сорилын түлхүүрээрээ би одоо энэ нэг данжны дахин давах гэд энэ даалгаврыг биелүүлж нэг юм энэчнээс нөө Мессихан зөв heavy core гэдэг нөө том эмийг авах хэрэгтэй байхгүй тэр гол цөмөө. Тэгэд энийг авах гэж нэлээ баг нэг болон баг 2 данжид орсон гээл бот. Ярын сорилын түлхүүр авахын тулд өөр trial chamber-ийн өөр хэсэгдэн очиж мобуудыг наалж эхэлж байна. Тэгээд энэ trial chamber яг сорилын энэ хэсэгт бол хамгийн тамтай байсан зүйл бол тэр салхиар үлээгчд байсан. Надлуу салхи шидээд би нисээд амар тамтай. Тэгээ бараг л үхээ алдах нуугээ бодсон бас гайгүй. Миний амар нэлээд сайн байсан. Тэгээд яг эдрийг одоо алж байгаа байхгүй. Ярын сорилын түлхүүр авчаад дахиж өөр газар хайж эхэлсэн. Яагаад гэвэл би heavy core унгааж чадаагүй. Амар азгүй байсан болохоор дахиж хайж. Энэ газар тэгтээ амар төөрмөр газар байсан. Яагаад вэ гэхээр бүр олон тийшээ гарч дээшил доошилдог газар болохоор бүр хаашаа ч явахаа мэдэхгүйсэн би бүр. Арай ч хайж явж байгаа арай гэж бодож байгаа байхгүй. Тэгээ яг ямар азгүй байгааг нь одоо хар. Heavy core гэдэг юм аа унгаах гэж хэр утах маань бүр 50 зовлон болцсон байгаа. Энэ trial time chamber ээж амар хэрэгтэй юм болсон. Slime төрж исэн нэг хэсгээс нэг сорилоос нь. Тэр slime төрж исэн нь болохоор амар надад ашигтайс. Яагаад гэвэл timer хэдүүлээ зөндөө юм хийж болно. Яагаад гэвэл одоо автомат зөндөө farm юм хийж болдог болохоор slime бүр амар хэрэгтэйсэн. Бүр би баг нэг сорилоос нь баг нэг stack-ийг цуглуулсан баг шүү. Ер нь бол энэ чэнэс болж бол нэлээ их хийгээл цуглуулах гэж л одоо slime дааж гисэндээ. Тэгээд яма slime алж байгаа. Тэгээд зорилготой буцъя heavy core болоод mess хий гэж бодоод энэ trial chamber юу дуусцаа одоо өөр одоо алах юм байхгүй өөр юу нөө ярын сорилын түлхүүрээ хийх юм байхгүй болохоор өөр ярын trial chamber руу очсон байгаа. Ухаж явж байгаад нэг арайч болоод тэгээд энэ хэсэг бүр амар том заа бүр төрдөг моб удан ч гэсэн хүчтэй бүр амар хэцүү trial chamber яг сорилын хэсэг байсан. Тэгээд удаан болгодог skeleton
нисэгдэг үлээдэг салхи аалц гээд бүр хамгийн лайта мобод нэр төрсөн. Ядаж байхад миний ай ингээд энэ үед орой дүүрсэн байсан болохоор хаях юм олдохгүй мо газрын зураг хайсан. Тэгээд энэ хідэн юмагаас алчаад дахиад Азаа үзэхээр явсан байгаа. Энэ мамтад ингээ доош ороод амар зэв нуугддаг хөхгүй. Тэгээд бас намайг ингээ хаацсан. Тэгээд энэ авийн сорилын унгаадаг зүйл амар хол байсан. Холч яах вэ? Олдохооргүй нуугдсан байсан. Тэгээд арай ч хайж явж байгаад нэг юм олсон байдیں۔ Тэгэд бүр анхны оролдоор онцгой интра чамбри. Тэгэд одоо харихын түүлсэх юм уу хүсэлтэй болсон байгаа. Тэгэд явъя гэж оцсон ч гэсэн амар шунал хөдлөөд эндээс бүх слаймыг алчаа явсан. Яг тэгвэл амар их слайм надад хэрэг болох учраас дараа нь яг нөгөө критерийн төвс болсон ч одоо тэгээд критерж байгаа байхгүй. Тэгвэл газ Месси хий тэгэд Армра жоох өөрчлөх бодол байсан. Тэг хар Түшигланд. Яа. Тэгээ яг хуу критерсных ингээд айтемнуудаа цэгцэлсэн. Бүр би нэлээх эмералд олсон байсан харалтаа. Нэг стак тэгсээ 52. Тэгээд 5 ширхэг бүр блок. Нэг diamond block. Тэгэд нэг бүр мендиг олсон гээл бод. Нэг сорилоос нь. Йоо бүр амар гоё ацтайс. Тэгэд нэг десикт олсон. Тэгээ хамгийн гол чухал юм бол нөгөө heavy core буюу Messi маань гол цөм. За ингээд одоо тоглоомны баг хамгийн хүчтэй зэвсэгтэй болж байгаа юм да. Араар өөрчлөсөн чи жоохон царай бот харагдсан. Жоохон Diamond-д жоохон тэрүүгээ зүгээд сүулт нь боцсон ч гэсэн яг гайгүй л харагдаад лагалдаа сүлээ. Гэхдээ жоохон тэрэг юутайгээд хийсэн бэс жоохон өөр юутай хийдэг гэж л гэж бодсон. Өөр өнгөөр. Тэгээд Messi-тэй нэгт гэдэг. Нэгт 4 билүү 5 билүү. Тэрний нэг enchant-ыг хийчээд байж байна. За тэгээд бичлэг дуусгах юм чи гэс нэг хойноолаад дуусгая гэж одоо нэг хотлоо зураг мөрөг даруулж авахсан thumbnail-ийнхаа.
За бичлэгээ дуусгаж яана гээд одоо нэг хонь алж үзүүлье.